За бүгдөө хэдүүлээ сайн нэг онлайн хичээл маань орсон тий. Тэгээ одоо энэ багш нь болохоор нэг юм 3 кейс бэлтгэсэн байгаа. Тэгээд манай сурагчид яг нийлээд 2-2-ороо баг болоод энэ 3 тохиолдолд дээр ажиллаад татлага ажиллах хичээл хэдүүлээ өөрчлүүлж нэ. Тэгээд энэ кейсийнхаа дагуу яг энэ кейс дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг энэ даалгавар гэсэн хэсгүүд байгаа. Энэ дээрээс одоо та нар уншиж агаад яг энэ даалгаврын дагуу гүйцэтгээд тэгээ асуух тодруулах зүйлээ хэдүүлээ дотор ярилцаад ингээд явах боломжтой. За тэгээ кейсэн дээр хэдүүлээ та нар маань энэ гардуу үйлдэлийн бас энэ юмуудыг анхаарах зүйлс болон одоо нэг гардуу үйлдэлийн техникүүдийг бүгдийг нь та нарт ингээд хараад өгч байгаа. Тэгээд эндийгээ нэг 5 минут багаараа уншиж ярилцаад танилцаад дараа нь кейсэн дээр 15 минут ажиллаад үлдсэн 5 минутын дээр дүгнэлт яваад хэдүүлээ ингээд өнөөдрийн хичээл ингээд дууснаа. За тэгээд шууд энэ дээрээс нь явчих тий. За ингээд нэгдүгээр баг тайм маань болчих. Яа. За тайм маань 2 дугаар баг болох нь. За энд ингээд нэгдүгээртээ ингээд тайм 3 дугаар баг болох нэ. За ингээд гардуу үйлчлүүдийн юмнуудыг хараад үгүй. Гардуу үйлдлийн хараад за ингээд нэгдүгээр багын гардуу үйл. За энэ гардуу үйлчлүүд бол ерөөсөө л нөгөө 5 амин үзүүлэлтүүдийн гардуу үйлчлүүд тэр чигээрээ байгаа. Гэхдээ өнөөдрийн хувьд зөвхөн кейсэн дээр гарч байгаа гардуу үйлчлүүдээ 20 минут дотор хийгээд гүйцэтгэхэд болно. Үлдсэн гараагүй үйлчлүүд энэ төр ч гэдэм үү өөрчлөлтөд гараагүй үйлчлүүдээ бол та нар маань авч очиод уншаад цээжлээд дараагийн хичээл дээр ашиглах бие даан сурах боломжтой байгаа шүү. За ингээд танаа багийнхаа. За сайхан уншаад танилцаад тэр явчих. За би юу байна? За ойлгохгүй асууж тодруулах зүйл байвал багшаас асууж болно. Нэг нь үйлчлүүлэгч болоод нэг нь Нэг нь туслах сэвлэгч нь болоод тий өөртөө багаараа сайхан ажиллаад гардуу үйлчлүүдээ хийн. Ерөнхийдөө 5 амин үзүүлэлтүүдийн тавуулангийн бичсэн байгаа. Тэгэхээр та нар маань одоо энэ ч нөгөө гардуу үйлдэл хийж сурах юм сургалт учраас нэгэн дээрээ хийж үзээд, даралтын үзээд, пүүсийн үзээд, амьсгалаа тоолоод хүчил төрөгчийн хангамжаа үнэлээд явчих хэрэгтэй. За тэгээд үлдсэн 5 минутын дээр бүгдөө сайхан дүгнэлтээ яриад дуусгачихнаа. Шууд кейсэн дээрээ сайхан ажил тий. одоо юу гэж даалгавраа хийж Тийштэй. За сувилгааны тэмдэглэл 4 дахь асуултан дээр сувилгааны тэмдэглэл гэж байгаа. Тэгээд энэ сувилгааны тэмдэглэл дээр болохоор та нар маань өөрчлөлт хэсгүүдийг сайхан тэмдэглээд бичих байгаа. Тэгээд ерхий зааврыг нь бол бас яг кейсэн дээрээ дагалдуулаад бичсэн байгаа шүү. За ингээд нэгдүгээр багийнх. За 2 дугаар баг. 3 дугаар баг. За тэгээ ерөөсөө яг онлайн сэдвээр орсныхаа дагуу л та бүхэн маань кейсэн дээр ажиллах боломжтой байгаа шүү. За минут харах юм байна. Тэгээ уншаад танилцсан бол бүгдөө сайхан гарт үйлдэл хийгээд эхэлж болно шүү дээ. Болно. Нэгэн дээр юунуудаа хийгээд үйлдэлүүдээ хийгээд даралтыг яаж зөв хэмжих үү, пүүсээ яаж зөв тоолох уу, тий амьсгалаа яаж тоолох уу, хүнээ яаж байрлуулах уу гэдгээс ахуулаад та нар маань ажилланаа л гэсэн үг шүү. За энэ дээр хэвийн хэмжээний хүснэгтийг оруулсан байгаа. Тэгээд энээс өөрчлөлтөө гарч байгаануудыг өөрчлөлтүүдийн сайхан бичээл. Энд чи ирэх үйтэй гэсэн. За. Халуун болохоор юм байгаа та. Энэ хэвийн байгаа тий. Өөрчлөлттэй байгаа юм аа энэ
дээр бичсэн байх. Тий. За тэгэхээр энэ хүмүүсийн гол юм болохоор хөшлөрийн даршин өөрчлөлттэй. Хөшлөрийн дардаг юм шиг. Тий. Замсдлах гоё. Тэгэхээр одоо хэмжлэгийн үүсэлээс тий хэмжлэг явагдсан байна. Хэмжлэг хийлгэж байгаа гэж тий. Тэр бас гэсэн юм шиг байна. Юу зүйлтэй нэрлэх хэрэгтэй нэрлэлчлээ. Хэвээ хэмжээ бичнэ үчилээ. Энэ юм бичнэ. Дурдчиж болно дөө хэвийн хэмжээг нь. Урус байдлаар хэмжээлээ жишээ юм байна. За энэ нэгээ би за ирэх үед гэсэн шүү дээ. Тэгээд 30 минут дээр шууд хийгээл явуучих тийм. Тэг нь хийгээл ерөөсөө зааврын дагуу хэмжилтүүдээ хийдүүлээ хийж сурах нь чухал учраас. За ер нь бол 3 кейсэн дээр 5 амь үзүүлэлтүүдээ бүгдийг багтаацсан юм кейснүүд байгаа. Ер нь бүгдийг л хийгээд үзчихвэл зүгээр. Тэгээ анхаарах зүйлс нь юу байдаг вүлээ те хүнээ яаж байрлуулах уу? Секундтэй цаг хэрэгтэй. Сайн 3 дахь баг. Яа, одоо сувсараа зогшилтыг хийсэн байгаа юм. Халууны шилээс хай бол зайнаас үзсэн. Одоо хоёулаа биедээ өгсөн. За халууны шилээ өөрчлөөд ариутгсан байгаа заа юу. Биедээ өнгөөр ариутгсан байгаа. За хоёулаа дугаар хүртэл нэг болж байгаа гэж байна. Зайнаас ийгсэн. Чис. Чис. За тэгэхээр одоо хоёулаа хүүс сатурацаа үзээд. За. За би тань дээр хүчин төрөгчийн хэмжээ заавал үзэх гэдэг учраас бүх зогсоод мэдээ үзэх гэдэг байгаа шүү. За юу. За. За сул болгоно. Тань дээр ингээ зэрэгцээд хэмжих. Хэд чангалахгүй за ингээ сул байлгаж. За манай багуудаас тус бүрдээ жүжиглсэн тоглолт кейсийнхаа дагуу хийгээд ажиглана. нэлгийг өгөөд нэлтаа хийгээд явж байна. Юм ярьж болохгүй. За
утсан дээр минут харж байгаа. Тоолж хэлээ шүү за. За цогтон нуужийг хэвээ биш үү заа юу. За хараа. Одоо хоёлаа ярилцж байгаа. Үзүүлэлт яасан. Үнэхээр мэдээ гэсэн. Захаас үзүүлж байгаа. За тэмдэглэсэн одоо лист. Өчсөн толгой. Одоо шууд явж байгаа. Одоо ямар асуудал? За одоо хамгийн гол биеийн халамжийн гол асуудал үүсэж байна. Гол асуудал уушрал байгаа. Яг кейсэн дээр нь асуух тодруулах зүйл байна уу хтуудаа? Гайгүй байна уу багшаа. Харин энэ дээр юу амьсгал нь 38 байх тий? Тий 38. 38. За хоёлаа. Ямар юм ууддаг үлээ? Гэртээ имчлийн гаралт нь бол одоо жоохон нэг буугаагүй. За хоёлаа нэг 20 минутын дараа дахиад даалтаа хийнэ гэсэн. За хяналт яригдчих ах шиг байна те. Сайн нэг үсчихсэн. Тий. Яг одоо хоёлаа Асууж тодруулах юм гайгүй байна уу? Кейс нь ойлгомжтой байна уу? Кейс нь гайгүй. Ер нь ойлгож байна тий. Одоо энэ хоёр жишээ, энэ бол жишээ л авсан болохоос биш хоёр кейс биш шүү дээ тий. Жишээ нь ерөөсөө яг хэвийн жишээ юм бол байгаа. Энэ дээр ч хоёул энэ дээр ийм хоёр өөрчлөлт байсан юм биш үү? 93 тай тий. За манай хоёр яаж юм? Гайгүй юу тодруулах зүйл байна уу? Кейс ойлгомжтой байна уу? Кейс ойлгомжтой байна уу? 20 минутын дараа дахиад одоо юу яхаа. Өөртөө хэсгээ бичээд За суулгын талын юмудаа бичээд баг болчихлоо. Тий зөвхөн суулгааны тэмдэглэлүүдээ л хэдүүлээ бичнэ. Багшаа. Мм. 8 настай хүүхдийн артыг ялдаг үзэх. Үзэн. Алтан үзээгүй болсон. Хоёрын кейсэн дээр тийм үүс байхгүй юм шиг гайгүй. Ер нь л нөгөө 5 амь үзүүлэлтүүдээ яаж хэмжих вэ гэдэг нь айгүй чухал учраас бүх эдийн хэмжээд гардуу үйлсийнхаа дагуу хэмжээд үйлдвэрлэлийн технологиудад сураад авчвал зүгээр. Тэгээ бас анхаарах зүйлсүүд нь юу ах вүлээ гэдгээ бас хоорондоо ярилцаад. Тэгээ амин үзүүлэлтүүд нь ер нь ажлын байран дээр гараад хамгийн их хэрэглэгдэх одоо өвчтнөө үнэлэх, өвчний биеийн байдлыг үнэлэхэд хамгийн чухал үзүүлэлтүүд байдаг болохоор яг өөрийн болгоод бие даан хийж суралцах нь айгүй чухал. Тэгээ өдөр тутамд ажлын байран дээрээ одоо тасагт байгаа бүхэл хүн дээр 5 үзүүлэлттэй 5-ын тавууланг нь үзэж хэвшнээл гэсэн үг шүү.
Юм ярихгүй. Даалгавар дуусны дараа танаас асуух зүйл юм асуух шүү. За даалт нь бол юу биш үү? 160 170 шүү. Багш одоо хэдэн минут үлдсэн бэ? За одоо 16 минут явж байна. 4 минутад байна. За тэгээ багууд маань дууссан бол хэдүүлээ өргөжлүүлээ шууд өгнөлтийн ажилд орсон ч болж байна уу? Одоо 2 минут маш халуурсан, хандайлгсан, амьсгал ууширч, нүүр царай цохисон байдалтай байгаад байгаа тийм. За тэгэнгүүт хоёулаа яг одоо миний үзлэгээр болохоор температур 38.7 градус байна. За Ерөнхийдөө нөгөө сувилгааны тэмдэглэл очихд чинь энэ дээр бол зөвхөн сувилгааны тэмдэглэл байгаа даа. Түүнээс биш яг та нар маань ажлын байран дээр гарах юм бол стортойгоо хамт очдог байхгүй юу? Тэгэхээр стор дээр байгаа эмчийн тавьсан онштой одоо та цаашид мэдээлэхээр болвол эмчид юм уу сувилагчид ийм онштой хэвцэн хүн байна гэх оншийн кодыг тавих боломжтой. Тийм. Тэгээ ер нь та нарын хувьд тавьж байгаа онш бол даралт ихсэн байвал бактерийн даралт ихсэлттэй. Халуурж байгаа юм бол халуурттай ч гэх юм уу те. Эсвэл бүүс орширсан байвал цусны тогсолт орширсан байна. Тахикарди байна гэх юм уу. Иймэрхүү байдлаар оншилж бас болно. За тэгээд энэ бүрдүүлээ хамгийн гол нь хоёулаа. Тий, сувилгааны талаас харсан оншуудаа тавьж болно. За тэгээд халуураас амьсгал боширсан байна. Тэгэхээр яаж та юм үзмээ тавьчихээ. Ерөнхийдөө багш энэ юун дээр бол норволчих болно тий? Болно. Болно. Тэгэхээр манайхын шугын дээр нөрчилж болох байсан юм тий. Тэгэнгүүтлээ За ерөнхийдөө дууссан нь 2 дугаар баг маань болчихсон юм шиг байна. За 90 минут ч гэсэн их төгч байна. тэгээд бүүсэн гэдэг буусан тэгээд нэг асуудал өсөд байгаа. Өөрчлөлтийг мэдээлнэ. За 1-р баг маань бас дууссан юм шиг байна те. За одоо 1 л минут үлдсэн байна дөө ер нь. Тэ одоо хэдүүлээд үгнэлт ерөнхийдөө кейс болгон дээрээ ярилцаал санал зөвлөмж шүүмжээ ярилцаал явчихна гэсэн баг багтаа хуваарлагдтал. За ер нь багууд маань дууссан уу? Дууссан уу те? За тэгвэл 1-р багаас эхлээд хэдүүлээ ямар кейс аваад яаж ажилласан ер нь товчхон сувилгааны тэмдэглэл дээр юу битсэн яг даалгавруудаа уншаал танилцуулъя явчихдаг хөө. За 1-р баг дээр суужаад Болно бол. За 65 настай эрэгтэй дотрын тасагт хэвтэн өмчлүүлж байгаа. За өглөө толгой өвдөж дагж хэсгээр халуун ойргож хүзүү хөшиж байгаа зовиртой.
нүүр баг зэрэг улаасан байна. Артерийн даралт ихсэлд унштай эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. За энэ хүн болохоор за хэмжилтийн үр дүн нь болохоор амин үзүүлэлтүүд нь болохоор биеийн халуун 36.8 тай. За судасны лөгшөлт нь 93 удаа 1 минутад гэсэн үг. За амьсгал нь 1 минутад 22 удаа гэсэн үг. За артерийн даралт нь болохоор 180 100 тай. Дээд даралт нь 100 тай, доод даралт нь 100. Дээд даралт нь 180 тай, доод даралт нь 100 гэсэн үг. За хүчил төрөгчийн хангамж нь болохоор 97% тай. За гүйцэтгэх даалгавар болохоор манай туслах сувилагч амин үзүүлэлтүүдийн хэмжин. За энэ дээр болохоор гарлан үйлдэлээ дараалалаар нь хэмжсэн байгаа. За энэ хүнийг дотрын тасагт хэвтэн эмчлүүлжсэн артерийн даралт ихсэн онцтой байсан. Гэхдээ даралтны бас удаг. За валц, валсикор H160 амиг өдөрт нэгээр удаг гэсэн. За тэгээд 10 минутын дараа даралтын нөөцөд энэ хүний даралт нь болохоор 170 эртэй 180 100 байсан. Баг зэрэг буусан. За халуун нь болохоор 35.6 тай хэвэн байсан. Пульс нь болохоор 63 1 минутад 63 удаа гэсэн хэвэн. Хүчил төрөгчийн хангамж нь бас 97% тай хангалттай сайн гэж. За дөнгөдөө 10 минутын дараа үзэхэд ийм байсан. За 30 минутын дараа дахин артерийн даралтыг хянсан. За ингэхэд болохоор артерийн даралт нь дээд даралт нь 140 эртэй баруун гар талдаа гэсэн. Зүүн талдаа 130 80 болж даралт буусан. За халуун нь болохоор 35.7 тай, пульс нь 62 тай 1 минутад хэвэн байсан. За хүчил төрөгчл хангалттай сайн байсан. За энэ хүний хэвэн даралт нь болохоор ерөнхийдөө 120 тай байдаг. Тий. За тэгээд даралт буусан ерөнхийдөө зовирууд ер нь баг зэрэг юусан зовир арилсан. За нүүр баг зэрэг улаасан хэсэг нь багассан, артерийн даралт ихсэлттэй шилэн үзүү хөшил дагзаар өвдөжсэн гэсэн зовиртой байсан. Зовир ерөнхийдөө арилсан, даралт буусан. Тэгээ үргэлжлүүлэн эмчилгээг үргэлжлүүлж байгаа. Үргэлжлүүлж эмчилгээ хийж байгаа. За өөр манай одоо энэ баг дээр манай бусад багуудаас санал асуух тодруулах юм байна уу? Одоо ингээ хэдүүлээ багаараа ажиллаж байгаа юм чинь нэг нэгэндээ санал шүүмж зөвлөмж хэлж болно гэсэн үг шүү. Гайгүй тий. Алтын болгосон өөрийнх нь юм болгосон уу? Тий. Асуухаар ийдсэн. Би нөгөө юмчид мэдсэн болов уу? Яг үнэ. Багшийн зүгээс бас яг асуух зүйл нь гэвэл цаашлаад хэдүүлээ яг нөгөө цаашд мэдээлэх нь ямар байсан бэ? Хинд хандсан бэ гэдэг сая бол нэг яригдсангүй тий. Тий. Тэрнүүдээ энэ нөгөө нэг дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэдэг болохоо гэж байгаа учраас ерөнхийдөө эмчийнхээ доор хянагдаад явж байгаа. За гэж ойлгоод юм ойлгоо. Ахаа. За ерөнхийдөө туслах сувилагч нар маань мэдээлэхдээ ээлжийн сувилагчаа цаашлаад тасгийн эмчид хандаж нөгөө шаардлагатай эмчилгээ зөвлөмжүүдийг аваад тэгээд одоо юу гэдгийг энэ хүнд артерийн даралт 180 100 та байсан ба шүү дээ. Тэгээ ийм өндөр даралттай хүн байна. Манай тасагт одоо ямар арга хэмжээ авах уу гэд зааврын дагуу эмчилгээний онцлогоонуудыг хийгдээд дараагийн шатлал нь бас тийм мэдээллийг хүргээд та нар маань бас дахин очиж хянах юм маягаар явсан байна. Ерөнхийдөө бол тохиолдол дээр айгуу сайн ажилласан байна. Хоорондоос айгуу жүжиглсэн тоглолттой дахин хяналт хийж бас ингээ ажилласан баг байна. За баярлалаа нэгдүгээр багтаа. За хоёрдугаар баг. За. За манай кейс болохоор 8 настай эрэгтэй хүүхдийн тасагт хэвтэн эмчилүүлж байна. Сүүлийн 2 хоног ханиалгаж халуурсан. Өнөөдөр би энэ зовиртой амьсгал орширч цонхийсэн харагдана. За ийм онцтой хүүхд ирсэн байгаа. Энэ хүүхд болохоор гэрээр болохоор ердөөсөө эмчилгээ хийгээгүй. Ээжээс нь асуусан байгаа. За яг эрх үеийнх нь одоо үзүүлэлтүүд нь хэлээ амин үзүүлэлтүүдийн. За биеийн халуун 39.2, судасны дурлал угшилт 98, амьсгал 32, артерийн даралт 160, хүчил төрөгч нь 94. За миний дүгнэлт дээр болохоор тусас өвчин дүгнэлт дээр болохоор за энэ хүүхдийн маань амьсгал нь тахиапнеа буюу олширсан байна. За тэгээд халуун нь болохоор гипертерми буюу 39.2 бас халуурсан шинж тэмдэгтэй. За хүчил төрөгчийн хэмжээ бас 95-аас 100 аж хэвэн байдаг. Энэ хүүхдийн болохоор 95% тай байгаа учраас 94% тай тийм 94% тай байгаа учраас гиперокси за ийм баг үзүүлэлттэй байгаад байна. Тэгэхээр одоо энэ хүүхдийн хувьд бол хүндрэлтэй зүйл нь амьсгал,
халуун, хүчит төрөгчийн хэмжээ 3. За энэ гурыг бол тогтмол хянана. Энснийхээ хажуугаар за би шууд бодит үйлчлэгээ өөрөө хийсэн байгаа юм үзүүлэлтүүдээ дахин. За тэрийг болохоор хийхэд зайнаас халууныг хэмжихэд 38.7. За биед нь суганд хэмжихэд 39.1 байсан. За хүчит төрөгчийн хэмжээ нь 94, пульс нь 95, амьсгал нь 39. За ийм үзүүлэлтүүдээ байсан учраас би шууд эмчид мэдгдсэн байгаа. За тэгээд эмчид мэдгдээд эмчилгээ явсны дараа үзэхэд халуун нь 38.7 болж ерөнхийдөө буурсан байсан. Тий. За тэгээд энэ хүүхдийг цаашид болохоор халууны бууруулга харах хэмжээ аваад дээрээс нь хүчит төрөгчийг тогтмол хянана. Эмчийн заалтаар шаардлагатай бол хүчит төрөгч төрүүлэгч заалгана. За ийм юу байна. За өөр манайх асууж тодруулах зүйл байгаа юм. Асуух зүйл нөө 8 настай хүүхэд байгаа. За ер нь их дайггүй манай 2 дугаар багийнхан бол сайн бэлтцэж хийсэн байна. Бас яг нөгөө жүжигсэн тоглолт маягаар хийгээд хяналтаа тавиад зөв мэдээлээд хэмжилтүүдээ хийгээд ерөнхийдөө энэ кейс дээр маань болохоор дандаа хэмжилтийн үр дүнгуудыг нь бол тавьсан байгаа. Тэгээ гол нь та нар маань яг зөв хэмжиж байгаагүй гэдгийг л одоо энэгээр ингэж дадлага ажил хийлгэж байгаа тий. Тэгээ цаашлаад яг ийм тохиолдол гарвал яаж үнэлэх үү, яаж хянах үү, яаж мэдээлэх үү гэдэг л даалгаврууд байгаа даа тий. Тэгэхээр яг тэр болгоныгоо ерөнхийдөө эргцүүлж зөв хийсэн байна. За баярлалаа 2 дугаар багтаа. За 3 дугаар баг. За сайн байна энэ өдрийн хөөрхөн. За манай 3 дугаар багийн кейс нь болохоор 72 настай эмэгтэй дотрын тасаг тэтгэн эмчлүүлж байгаа. Өглөөний үйлчлэгийн үеэр өвчтөн амьсгаадах, бие суулрах, зүрх тэлсэх гэсэн зовиртой байгаагаа хэлсэн. За тэгээ уруул багт зэрэг хөвтөр өнгөтэй харагдаж байна гэсэн. За тэгээд одоо яг тухайн үед туслах зорилгоч миний би тухайн өвчтний амин үзүүлэлтүүдийг үзэхэд тухайн хүний биеийн халуун 36.7, судсын угшилт нь 1 минутанд 124 удаа. За амьсгал нь мөн адил 1 минутанд 20 удаа. Артерийн даалт болохоор 120 80 мм мөнгө усны байгаа. За тэгээ хүчилт дахин судсын хүчилт төрчийн хангамж нь болохоор 88 гэж гарсан. За тэгээд энийг болохоор яаралтай цовлогч болон эмчид мэдээлсэн байгаа. За тэгээд эмчийн заалтаар за тэгээд эмч ирээд эмч үзээд за тэгээд эмчийн заалтаар болохоор хүчилт төрөгчийн 3 сар өвчтөнд хүчилт төрөгчийг амьсгалуулсан. За тэгээд мөн эмчийн заалтаар конкор эмийг 5 мг эмийг өвчтөнд уулгасан байна. За уулгасан. За тэгээд мөн тухайн өвчтний амин үзүүлэлтүүдийг 15